Хагас жил болон жилийн эцсийн дүнгээ оруулахын тулд багш үндсэндсний жилийн эцэст эцсийг сонгоно. Ингэснээр багшийн хичээлийн бүлгүүч хязгаалтаар гарч ирэх бөгөөд багш 1-р хагас, 2-р хагас эсвэл жилийн эцсийн дүнгээ оруулах гэж буй хэсэг дээр очин нэмэх тэмдэглэхэн дээрээ дарна. Энэхүү хэсэгт дүнгийн ерөнхий мэдээллийг оруулах бөгөөд үнэлгээний төрөл хэсгээс багш өөр тохирох үнэлгээний төрлийг сонгоно. Харин аргачлал хэсэгт нийт 5 төрлийн аргачлал байх ба хамгийн тохиромжтой аргачлалыг сонгон дүнгээ оруулна. Гараас оруулах аргачлалыг сонгосон тохиолдолд багш сурагчдын дүн гараас нэг бүрчлэн оруулна. Дүн оруулах товчон дээр дарахад дараах дэлгэснээ идэх ба гүйцэтгэл баган дээр багш сурагч тус бүрийн гүйцэтгэлийг гараас нэг бүрчлэн оруулна. Энэхүү аргаар багш гараас сурагчдын дүн оруулах боломжтой. Харин улирлаас татах аргачлалыг сонгосноор энэ нь аль нэг улирлын дүн хагас жил болон жилийн эцсийн дүн болгож шууд татах боломжтой. Мөн 2 ба түүнээс дэш улирал сонгол сонгосон улирлуудын дүнгийн дунджаар жилийн эцс болон хагас жилийн дүн систем автоматар тооцоолно. Улирлаас аргачлалыг сонгосноор татах улирал бага нэгдэх ба татах улирал хэсэгт багш аль улирлын дүн татаж оруулах улирлаа сонгоно. Энэхүү улирлаа сонгосны дараа дүн оруулах товчон дээр дарахад 1-р улирлын дүн жилийн эцсийн дүн дээр автоматар татагдан орж ирнэ. Энэхүү багш улирлаас дүнгээ татан оруулах боломжтой. Жигсэн дунджаар бодох аргачлалыг сонгосон тохиолдолд аль улирал, аль хагас жилийн дүнгууд хэдэн хувьчинтэй тооцогдохыг багш өөрийн гараар тохируулж бөгөөд систем нь оруулсан дүн бүрийг тухайн жинэлтийн дагуу автоматар дундчлан тооцоолж эцсийн дүн гаргана. Гүйцэтгэл хэсэгт эцсийн байдлаар тооцоолсон дүнгууд нь харагдана. Ийм байдлаар багш жигсэн дунджаар хэсгийг ашиглах боломжтой. Excel-ийг суулгах аргачлалыг сонгосноор загвар татах товч гарч ирэх ба тухайн товчон дээр дарснаар сурагчдын дүнг оруулах боломжтой Excel файл татагдана. Энэхүү загварын дагуу багш файлаа бэлдснээр тухайн файлыг систем рүү оруулан дүнгээ оруулах боломжтой болно. Энэхүү бэлдсэн файлаа систем рүү оруулахын тулд Excel import товчон дээр даран өөрийн файлаа оруулна. Дүн оруулах товчон дээр дарахад файлын дагуу сурагчдын дүн систем дээр автоматар орох болно. Энэхүү багш Excel файл хуулан систем рүү дүнгээ оруулах боломжтой. Улирал хойлох аргачлал сонгосноор тухайн хагас жилд хамаарагдах улирлын дүнгуудын дунджаар бус улирал тус бүрийн эрс, шалгалт, гэрийн даалгавар гэх мэт үнэлгээний бүтцэнд хамааралтай үзүүлэлтээс дараах байдлаар сонголтоо хийн дүнгээ гаргах боломжтой. Дүн оруулах товчийг дарснаар шалгалт сонгох хуудас гарч ирэх ба багш дүнд нөлөөлөх шалгалтуудаа сонгоно. Ийхүү дүнгийн жагсаалт хуудас нэгдэх бөгөөд энэхүү хуудсан дээр сурагч тус бүрийн үзүүлэлтийн дагуу дэлгэрэнгүй дүнгийн мэдээлэл гарч ирэх болно. Багш тухайн сурагчийн мэдээлэлээр очин мэдээллийг засах боломжтой. Ийхүү улирал хойлох аргачлалыг ашиглан дүнгээ гаргах боломжтой. Ийхүү дараах 5 аргачлалын дагуу багш өөр тохирох аргаар системд жилийн эцс болон хагас жилийн дүнгээ оруулна. Дүнгээ оруулж дууссаны дараа хадгалах болон баталгаажуулах 2 төрлийн сонголт байх бөгөөд хадгалах төвчийг дарсан тохиолдолд тухайн дүн идэвхгүй төлөвтэй буюу багш өөрөө дүн засах болон устгах боломжтой. Мөн идэвхгүй байгаа төлөвт байгаа дүн эцэг их болон сурагчдад харагдахгүй. Харин баталгаажуулах төвчийг даран дүн баталгаажуулсан тохиолдолд багш өөрөө дүнг засах болон устгах боломжгүй бөгөөд эцэг их болон сурагчдад дүнгийн мэдээлэл харагдах болно. Хадгалсан буюу идэвхгүй байгаа төлөвтэй дүн нь саарл өнгийн төлөвтэй харагдах бөгөөд тухайн харандааны зурган дээр дарснаар дүнг засах болон устгах үйлсийг хийх боломжтой. Харандааны зурган дээр дарснаар дүнгийн мэдээллийг засах боломжтой. Харин хогийн савны зурган дээр дарснаар тухайн оруулсан дүнгээ устгах боломжтой. Харин баталгаажсан дүн нь ногоон төлөвтэй харагдах бөгөөд тухайн ногоон тэмдэгтээр дарахад багш оруулсан дүнгийнхаа мэдээллийг харах боломжтой. Ийхүү багш үндсэндсний жилийн эцэс дотор багш хагас жил болон жилийн эцсийнхаа дүнг дараах 5 төрлийн байдлаар оруулах боломжтой.